Монгол эх оронд минь шинэ өглөөний нар мандлаа. Нартай хамт шинэ найдвар, шинэ боломж ирж байна. Үзэгч та бүхэн минь өчигдрийн алдаагаа өнөөдрийн сургамж болгож, өнөөдөр дахин хичээгээрэй. Тэсвэр хатуужил, сэтгэлийн тэнхийг сорих 21,000 реалити шоуны 3 дахь хоног эхэлж байна. Эрч хүчтэй, эерэг, гэрэлтэй энэ өглөө оролцогч бүрт амжилт, ухаарл авчрах болтугай. За сайхан амарлаа, та нар маань сайхан амарсан уу? Манай алтан говийн шоколадаар одоо ийм гоё зайрмаг хийсэн. Тийм гоё чихэрлэг гоё нэг час хийсэн мэдмэр санагдаад. Тэгтээ юу яа гэж бодлоо. Гоё жүүс ч юм уу те. Ундаатай хамт нөгөө нэг өвлөний цаагаа уучт юм уу гэж бодлоо. За энэ дээрээ цэвэр ус хийгээд жүүс олгоно. За миний өглөөний цайгаа би юу ясны шөлөөрөө бантан хий гэж бодсон. Тэр нөө ясны шөлөө яг хуваарлалтаагаар энэ бол яг нөгөө булууны ясны шөлнө. Нөгөө гарсан жоохон гурилаараа бантангийн гурилаар нөгөө бантганцсан байгаа. Энийгээ сайхан болгоод ингээ хөлдөөцсөн байж байгаа. Тэгээд чөмөхтэй гамбир итгэж байгаа. Өглөөний цайндаа. Тэгээд манай нөгөө газар шимээ лечог нам нөгөө хэрглэж олно гэд тэгсэн байгаа штэ. Өчтөр энүүгээр спагетти хийсэн. Одоо өнөөдөр талхан дээрээ тавиад пицца гэж бодоод нэг зүс минийдэн. Тэгээд бусад хэрчмүүд булууны ясны чөмгнөөсөө хийгээд иднэ. Урамлын тос гэдэг бол ерөнхийдөө ямар нэгэн хоолны хамгийн гол амтыг хариуцж байгаа тийм гоё бүтээгдэхүүн штэ. Тэгээд урамлын тостой байгаа болохоор заримдаа ингээл нэг гоё шарсан хуурсан юм идмээр санагдах үедээ одоо түрүүн бас би нөгөө нэг гурилынхаа үлдэгдлээрээ гамбир ийцэн байгаа. Тэгээ энэ чинь гол шарах гол юм чи одоо энэ эцэгтэй урамлын тос шүү дээ. Хоол хүнс хомсч сэтгэлгээ нь баян юм аа. Гарын урд үе, ухааны нарийн тооцоог нэгтгэн од гэрэл маань өдөр бүр өөр шинэлэг амттай хоол бэлтгэсээр. Баян уулгийн бас нэг хүн амьтантайгаа уулзна. Тэгээд даалгараа бас биелүүлэх хэрэгтэй. Өнөөдөр хүнсээ цах дахиад л орондоо хүнсээ цах орохдоо нэг 2 хавираа авч идмээр санагдаад, махчаан идмээр санагдаад иддэг. Өчигдөр чинь нөгөө өрсөлдөгч од гэрэлтэйгээ цуг нийлээд гуйлаад мянгаар гуйлаад сайхан бодоод төшүүлгээд идсэн. Өнөөдөр нэг жоохон 2 хавираа авч идцгэх хүү бүгдээрээ. Нэг махчаан идмээр санагдаад байна. За мөнгө дуусахгүй гайгууха. 2 хавирга үсрээ нэг 5,000 төгрөг үздэг. Яа гэм бэ нэг 2 хавирга. Нэг сайхан одоо нөгөө энэ язтай шүлмэл байгаа юм чи тэр шүлмэлөө жоохон өтгөрүүлээд нэг айтайхан сайхан шүл хийгээд идчихье гэж бодож байна. За ямарч босъё доо. Баян уулгийн өглөө нар манд чи голны баян уулгийнх маань чи ер нь юу юм бэ шүү. Ер нь ажлын их орой эхэлдэг маягтай юм байна шүү. Ер нь өглөө ер нь гараад хүн амьтанд уулзъя гэх юм бол хүнсээ цахны 11 сонгодог. Одоо ч цаг одоо бол баян үүлгийн цагаар бол 7:47 болж байгаа гэсэн үг. Одоо Улаанбаатарт 8:47, Баян үүлгийд 7:47 болж байна гэсэн үг. За ямарсан босоод ус цасандаа ороод гарахт ямарсан бэлдээ та. Миний байрлаж байгаа газар энэ нэг тийм одоо Улаанбаатараар бол нэг цэгийн төв юм шүү гоё. Нэг цэгийн төв. Тэгээд доороо нэг давхартай ерөн жоохон төрийн албаны нэг цонхны үйлчлэг үзүүлдэг газар. Тэгээд төрийн албан хаагчид юм уу эсвэл энэгээр ажил хэргийн холбоотой хүмүүс нь ерөөдөө буудалдаг нэг ийм буудал юм шиг байна. Ийм буудалд нь би байгаа. Тэгээд ерөөдөө нийтийн дундаа нэг юм хөрөгчтэй. За миний 3 өдөр тал нэг бүтэн нэг тал сонгонтой, 2 төмстэй, 2 луунтай. За газар шивийн бүтээгдэхүүнүүд маань байна. За тэгээд Golden Gobi-ийн бүтээгдэхүүнүүд байгаа. Янзтай ясны шүл маань байгаа. Тэгээд энэ бүгд нэг аваад ирсэн нөө майнус байгаа. Энэ одоо өнөөдөр энэ хүсээ гаргахаар юм талхавмаар юм байна. Талхтай тэгээд газар шимийнхаа лечо мечог идэхэд бас дангаар нь халбуудад идэхээр бас арай өтөртэй санагдаад байна. Одоо би чи 14,100 төгрөгтэй байгаа. 14,100 төгрөгтэй тий. 14,100 нэг талхавь. Талхын над нэмэр болж магадгүй. 5,000 юм. 3-5,000 байна. Ай.
За их төчн олон ямар ч үнсээс ахруугаа ямар ч очий. Нэг талхтай байх юм бол бас хөөрхөн мөнгө үлдээгэл ичоотойгоо газар шимээ идээд ээж болох юм шүү. Би ч ерөн жоо хүнд байдал руу орж байгаа юм шүү ер нь. Яг үлсхийн хувьд бол өмдөө үлсэж байна. Үлсэж байна. Тэгэхээр одоо зүрхээ төмстөө ирэхэд хураад иднэ. Яадаг. Ямар ч гэсэн хоолоо идээд ямар цаавал гарыг. Нэг аваад доош галтгоо маань хийж байгаа. Галтгоо маань хоёр давхартай байгаа. Хавар гэдэг нэртэй галтгоо байгаа. Надад миний зүрх ингээд яг ингээд байж байгаа. Сонгоно аавна. Гойм маань байж г. Одоо зүгээр төмсдөөгөө луунтайгаа хураад идчих юм чинь. За жуус. Бантан. Пицца. Чөмөг. Чөмөгтэй гамбар. Энэ зүгээр яг нэг гамбрал. Гамбар дээр лячоогоо хийгээл өөрөө л пицца гэж аахгүй юу? Яа энэ л бүр гайхалтай болж байна. Бүр ёо чөмөг. Дээрээс нь асгасан байхгүй. Пүүх ёо. Энэ нэг болооны ясны шүлтэй бантан болохоор бүр үнэхээр гоё. Бүтээлч сэтгэлгээ байхад багахан мөнгөөрч амттай хоол хийж болдгийг харуулж байна шүү. Уурлын хүндээс гол юм биш үү? Ер нь эмэгтэй ч вэ, эрэгтэй ч вэ ямар ч хүн гоо сайхандаа анхаарах хэрэгтэй. Одоо арьсаа хамгаалахын тулд шүү дээ. Тэр чинь бас гоё хөөрхөн харагдах гээд байгаа даач биш. Нарны хамгаалттай тосмоо сайхан дүрхээд гарч явж байхгүй бол одоо эрт хөгшрөө шүү дээ. Одоо 3 гараад эхэлсэн болохоор ер нь жоохон хөрчлөмжлээ суух гээд байгаа шүү дээ. За миний хэрэглэдэг бүтээгдэхүүн бол Etha Bella гэдэг Германы гоо сайхны брендийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглээ би 5 жил болж. Үнэхээр гоё. Байгалийн гаралтай ямар ч тийм хими бодисгүй тэгэл нөхцөл тол бүх химиг арилгадаг маш аюулгүй тийм бүтээгдэхүүнүүд. Тэгээд мейкапа Etha Bella-гийн бүтээгдэхүүнээр өнөөдөр хийсэн. Тэгээ өнөөдөр бас надад тусалж байгаа нэг ганц хоёр хэдэн сайн хүмүүстэй. Бас Etha Bella-гийн гарын бэлгэнүүдээс өгье гэж бодож. Тэгээ нэг хэдэн маск авчлаа. За нөгөө за тэгээд удахгүй болцгаая. Ингээд дандаа камер ингээл байж байгаа юм байна. Хамгийн анх бүр маш их сэтгэл догдолж байсан. Яг ямар хот байгаа бол гээл. Тэг өчтөр бол Алтаа суманд очиод бол бүр сэтгэлийн мэдрэмж бол дээцэхтэй хүрсэн шүү дээ. Тэр хангаа дэлхий уул уус тэр гол гойр тэг ард иргэд тэр нөгөө нэг тоосгоор нөгөө хашаа байшин барьсан хүртэл бүр сонирхолтой байсан. Тэгэл нутгийн ард иргэд нь цочломтой, гоё айш зантай, сайхан хүмүүс элээ. Тэгээд хот нь болохоор ямар ч хоггүй юм байна. Тэр нь маш их таалагдсан. Тэгээ хоггүй. Тэгээ юмны үнийн хувьд бол янз л зарим нь бол үнэтэй байна, зарим нь бол бас хотоос арай хямдхан байна. Тэгээ маш цэвэрхэн цохон байгуулалт нь айгүй зөв шийдэгдсэн хот юм да. Тийм шүү дээ. Одоо манай Улаанбаатар хотын одоо дид бүтц бол үнэхэр хэцүү шүү дээ. Бүр ингэ шамбаарлцсан. Тэгэл төвжрэл утаа. Тэгэл анхнаасаа зохион байгуулалт нь маш буруугаар хийгдсэн. Одоо яаж аргалах ямар ч боломж байхгүй болцсон. Гэтэл энэ баян үлгий бол одоо ятгатай ингээ хоол зайтай том байгууламжуудаа барьсан байгаа байхгүй. Тэр нь бол надад бол маш их таалагдчихээн. Тэгээд миний яг зорилгод бол хөдөө амьдрах байгаа шүү дээ. Тэгээ хоёр хүүхэд маань нэлээд хөөрхөн болоод яг 10 жилийн сургуулиудаа төгсөөд ирэхээр нь нөхөртөөгөө аавыгаа аваад яг хөө тийм хол биш ч гэсэн ойрхон тодорхой хэмжээний агаартай газар ерөнхийдөө амьдрах гэсэн зорилготой. Тэгээ манай нөхөр чи өөрөө Өөр Хангай аймгийн одоо уугуул. Тэгээ тийм болохоор бид нар чинь зундаа бас хөдөө имэмэгэндээ их очноо. Тэгээд ер нь бол хөдөө л амьдрсан хамгийн гоё юм шиг санагдаж. Сая бас нэг телевизээр нөгөө хөдөө нутагт хотын бүсгүйгээд тэр өстө хөөрхөө би бүр бүх дугаар нь үзсэн шүү дээ. Яг тэрэн шиг л ерөнхийдөө гоё хөдөө сайхан амьдрмаар байна. Цэвэр агаарт баймаар байна. Стресс бухимдалгүй баймаар байна. Өөр хүүхдээ ирүүл тийм агарлаг орчинд амьдруулахыг л одоо мөрөөдж шүү дээ. Өглөө юм чи хөнгөө идчихье. Одоо энэ зүрхнийхээ ерөөхдөө бол эн чинь би чинь 4000 юу л хэдэр авсан бэл эн чинь 4000-аар авсан. 4000-аа 3-1-ийн ерөөхдөө эхний өдрөдөө
зүрхтэйгээ гомтойгоо хуураад идсэн байж байгаа. Тэгээд өчигдөр ерөөхдөө бол нөгөө Алтай сумдаа очиж буцах замдаа од гэрэлтэйгээ хамт мянгаар гуйлаад хоолоо идсэн. Одоо өглөөний хоол юм чинь хөнхөн зүрхээ хуураад идчихье гэж бодож байна. Түрүүч удаа бас жоохон гинтэд амар хийцэн шүү бас ер нь. Тэгэхээр өнөөдөр бол жоохон хийгээд одоо манайх чинь ерөнхий ивент төгч Мутлуу гэдэг гойн байгаа дэлхийн шилдэг 10 одоо гоймонгийн паста гэх юм уу да. Спагетти гоймонгийн шилдэг 10 үйлдвэрийн нэг нь Мутлуу гэдэг брэнд байж байгаа. За тэгээ эзэгтэй ерөнхий ивент төгч бас эзэгтэй 9 тосоогоо энийг бол хэрэгжилж болно гэж хэлсэн. Жоохон сэтгэл дундуур юм яриа гэвэл залуучууд маань ерөөхдөө боломжоор ажиллаа хийгээл байгаа гэж би боддог. Гэхдээ бидний боломжийг амар хулгайлж байна. Одоо жишээ нь би Best Food компанид ажиллаж байгаа хүний хувьд хэлэхэд жижиг дунд үйлдвэрлэлийн жишээ нь тэр зээлээс бид нар л аваагүй л байгаа байхгүй юу? Тэгэхэд зүгээр өөр хүмүүс очиод авцсан одоо чинь Best Food-д 150 залуучууд ажиллаж байна. Энэ залуучуудын боломжийг битээ хулгаалаа л да. Одоо жишээ нь гадагшаа явж байгаа зөндөө залуучууд байна. Best Food-нгаас гараад ч гэсэн Солонгос руу хар ажил хийхээр явж байгаа залуучууд байдаг. Гол харалмаар шүү дээ. Тэр чинь дуртад яваагүй шүү дээ. Хайртай бүхнээсээ хол хүний нутагч очиж ажиллана гэдэг бол тийм амар зүйл биш шүү дээ. Тэгээд 27-8 давхарт гагнуур хийж байгаа залуучууд нэг өдөр ээж рүү ярихгүй байж магадгүй байхгүй. Тэр 27 давхраас унаад өгчүүл яах юм бэ тэр залуучууд. Нэг л өдөр хүүгийн дуудлага ирэхгүй байж магадгүй байхгүй. Зүгээр энэ боломжуудыг битээ хулгаалаач. Түрүүсээс залуучууд бид нар зөндөө боломж байна. Ажлын, хөдөлмөрлөлийн аргираа аваад явъя гэсэн залхуу хүмүүс юм байхгүй шүү дээ. Бидний боломжийг хулгаалаад бидний сэтгэл зүйн ингээд ийм доошоогоо чирж байгаад л би жоохон сэтгэл дундуур байгаад. Түүнээс биш манай залуучууд бол ажлын хүсэл өмөлзөлтэй залуучууд бүгд шүү дээ. Хайртай бүхнээсээ дуртайдаа яваагүй шүү дээ. Хүний нутг руу тэг зааж яваагүй шүү дээ. Гэр бүл байна гэдэг, аа байна гэдэг ерөн зүгээр ирүүл байхын нэр шүү дээ. Арх уухгүй ирүүл байхын нэр, өвчин тусахгүй ирүүл байхын утга шүү дээ. Аа байна гэдэг. Тэгэхгүй хилээ унжуулаад орой согтууг гүйж ороод байвал тэр айл ямар олигтой байх юм бэ? Тийм биз дээ. Ер нь бол тэгэхээр ерөн зүгээр ингэдэм юм байлээ. Яг би нэг архины тухай ярьж байгаа нэг юм ярьчихж утсан. Чи арх бити өвөө гэдээ аавд хэлэхээр аав нь хүлээж авдаг юм байна. Хүүхдүүдэд нь хэлдэг юм байна. Хүүхдэд нь лээч унших юм. Тэгэхээр охин нь юм уу хүүн аавда ааваа танаас муухай өмхий арх хүмүүстэй дээ шүү дээ. Та бити уулдаа гэгээд охин нь аавда хэлэхээр аав юм бодд юм. Тэгэхээр бид чинь одоо заавал гэж хүүхдэрээ хэлүүлэх албаа юм. Бага юм байна. Хилээ унжуулаад өмхий нөртүүлээд яваадах юм. Тэ? Яг вэ? Би найз нөхдүүдтэйгээ би уулзаад баяр хөслөө үеэр бол би хондоо тулгадаг хүн. Гэхдээ хүсэл мөрөөдөл гэр бүлээ архижилтанд хийгээд явчих хүн тэнийг хулгаач би л биш байхгүй. Тэгэхээр тэрэн дээрээ л ухаантай байх хэрэгтэй. Халуун хоол, эрүүл аав зүг бицтэй. Тийм. Эзэгтэй манай нэвтрүүлгийн ерхий ивент тагч. Тасаа баг гинэ. Түрүүч удаа бас жоох ер нь нэвтрүүлээд юм жоох их хийцэн байсан шүү. Сагс ингээд хуураад ичнэ. Ингээд янзтай шүлээч. Таны хувьд гэр бүлийн утга учир юунд оршдог вэ? Хамтдаа инээж, хамтдаа зовж, амьдралын ачааг дэр нийлүүлэн үүрэхэд үү? Эсвэл үл дуусах халамж, хайр, уучлалыг солилцож амьдрахад үү? 21,000 төгрөгтэй энэ бодит сарилдуунд нэг аяг хоол, нэг ширхэг талхны үнцийн хүртэл гэр бүлийн үнэт зүйлийг дахин сануулж байна. За би ч уг нь бол одоо авах юм үндэ байхгүй л байна. Тэгээ заавал өдөрт 1000 төгрөг зарцуулах хэрэгтэй болохоор гурилал авъя. Танай нэвтрүүлгийг ингээл заримдаа харж байхаар одоо нийгмийн байдал ч өөрчлөгдөж байгаа шүү дээ. Юмны үн өөрчлөгдөж байна. Тэгээд одоо энэ 21,000 нь жоохон нэмэгддэггүй юм багтаа гэж бодоод би 42,000 ч болд юм а те 41,000 болдгүй юм багт ямар сони ингээд. Тэгэхээр ер нь бол энэ мөнгө бас үнэндээ ч бас биш юм байна. Хүний яг эндээ л юм байд. Хэмнэх зөв зарцуулах энэ ухаанаа ажилуулад явчвал бас боломжтой юм.
Сайн байна уу хаа. За нөгөө гурилаа авах гэдэг шээ. Тэг байна. За тэгээд дүүнээрээ танд маш их баярлаа гэж хэлмээр байна. Тэгээ тийм болохоор сэтгэлийн жоохон бэлэг өгөх гээд. Яа тэгвэл энэ олон хүн дундаас та надад нөгөө нэг граммар авах боломжийг олгосон шүү дээ. Тэгээ тийм болохоор дүүн танд нөгөө нэг манай нэвтрүүлгийг ивент тэтгэгч би family гээд гой брэнд өгдөө хаа. Энэ ийм гой будааг танд бэлгэлж байна. Тэгээд таны амьдрал яг энэ үр тариа будаа шиг үргэлж цэцгэлж явах болтугай. Өөр хүмүүсд нь үргэлж одоо эд мөнгөөр дүүрэн явж одоо 8 орлого нь маш сайн одоо зарагдаж те ахын маань боёнг шиг ингээ олон төмөндөө ингээ сайхан төгөөх болтугай гэдэг нь энэ жоохон будаага танд бэлэг болгож өгч байгаа. Баярлалаа. Та амтлаад үзээрэй маш гоё амттай шүү. Тэгээ дүү нөгөө одоо нөгөө юугээ гурилаа ахаад тал хуваагаад ер нь аав. Гэтэ 1000 төгрөгөнд багтааж л аавна. За 1000 төгрөгөнд 290 г гурил авлаа. За энүүгээрээ одоо бас нэлээд хөөрхөн хончноо. За баярлалаа гэчээ. За дараа удахгүй болзъя. Баярлалаа хаа. Рахмет. 1000 төгрөнд ийм гоё дээд гурил авчлаа. За тэгээд надад эзэгтэй ургамлын тос маань байна. За газар шимийн бүх төрлийн салааднууд бас байна. За тэгээд алтан говийн маань амтархан идэх одоо тайшаалыг өгдөг шоколад маань байна. Маань бас байгаа шүү надад. Тэгээ удахгүй би дараагийн худалдаа авалтуудаараа төмс аваад гоё салаад хийж бас идэх төлөвтэй байгаа. Тэгээ энэ удаагийн дугаараас онцлог нь ивент тэтгэгч байгууллагууд манаас их гоё байгаад маш их баяртай байгаа. Эмэгтэйний хувьд ер нь туслах бүтээгдэхүүнүүд байхад л тэгэл бүх юм болчихно доо. Ерөнхий ивент тэтгэгч эзэгтэй таны эрүүл сонголт. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч газрын шимээр амьдралд амт нэмнэ. Газар шим. Ядаргаар тайлах. Янзтай ясны шүл. Манай эзэгтэй туслах эзэгтэй тос байна. Монголд үйлдвэрлэсэн үндэсний үйлдвэрлэгч компани үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн омега 3, 6 Е-витаминаар баялаг болохоор хүний нүүр болон нүдний эрүүл мэндийг гоё дэмжиж өгч байдаг. Транс тосгүй, генийн өөрчлөлтгүй ийм гоё бүтээгдэхүүнийг бүх эзэгтэй нартаа санал болгож байгаа шүү. Үндэсний үйлдвэрлэлд дэмжиж Япон эзэгтэй нар хэрэглээд эхэлсэн байгаа шүү. Эзэгтэй таны эрүүл сонголт. Үндэсний брэнд эзэгтэй ургамлын тос. Аз жаргалыг хамтаал Мотлоо брэнд. Йоо, хичээлээ гэсэн чи өсөж их юм. Golden Gobi-гийн шинэ шоколад. Амсаад үтэлтэй. Нэр юм уу? Бэлг чанар. Воо. Монгол амт. Дэлхийн амтыг Монголд үйлдвэрлэв. Golden Gobi. Аз жаргалыг хамтаал Мотлоо брэнд. Хайртай хүндээ зориулах хамгийн тансаг бэлэг бол гоо үзэсгэлэнг бүрдүүлэгч Ethabel Cosmetics. La mer qu'on voit danser le long des golfes clairs a des reflets d'argent la mer. Хорин цаг чансан ясны шүл. Амттай, шинтэй, янзтай. За, миний охин хизээ ирэх шин. Энэ жил ахаад очиж амжихгүй юм шиг байна. Дараа очие. Одоо очиж амжихгүй нэ гэж хойш тавилгүйгээр ижи аав дээрээ очиж сансан сэтгэлийн дэвтээгээрээ сансан хүнтэйгээ уулзах мөч хамгийн жаргалтай. Газрын шимээр амьдралд амт нэмнэ.
газар шим. Хорин цаг чансан ясны шүл амттай, шимтэй, янзтай. Аз жаргалыг хамтал Мотлоо брэнд. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Дэлхийн амтыг Монголд Golden Gobi брэнд. Ерөнхий ивент тэтгэгч B Family So Tasty. Би ерөөсө дэглэмэглэмнээс огт барьдаг. Би шөнийн 2 цагт махуураад идчихэд хүн. Яг хөө тэгээ муугийн жишээ баг л та одоо тэр муул байх, буруу байх. Гэхдээ шөнө хөлбөмбөг үзээд сууж байхдаа бол хиншөө ерөөс гаргацсан сууж идэв юм. Махуураад идчихэ. Ер нь бол. Гэхдээ нөгөө хоол идэхгүй байх нь өөрөө стресс нь илүү бүр хүмүүс нэг ингээл өсөх ёстой юм шиг ингээл дэглэм бариад идэг шүү дээ. Тэгээд тэр стресс чинь ганцхан туруулахаас гадна дахиад бүх эртнийг өвтгөөд идэг л гэж би бодоод идэв. Тэгэхээр аль болох стресстгүй л байх хэрэгтэй л гэж боддیں۔ Тэгээд идмээр бол идчихл байх хэрэгтэй яг. Одоо манад биш үү? За нэг 250 мянгад нэг үхрийн мах энэ ястай ингээд аваад сэр, хавирга, цулмал аваад ингээд хөөрхий тонцдог байсан. Одоо энэ юу хөрөгч хоосордог болчиход байгаа шүү. Хөвгөө том болоод идсэн ихтэй. Одоо бол баг энэгээр одоо дөрүүлээ шүү дээ. 12-та 8-та 2 залуу байгаа шүү дээ манайд чинь. Энэгээр дүүрэл цовын хийн шүү дээ. Тэгэл маргааш өглөө байхгүй шүү дээ. Тэгэхээр хөвгөө том болно гэдэг хөөрхөн. Тэгээд хоол идээд тэгээд нэг зантайгаа тэгээд нэг үлсгэлээ ингээ шүн мөн ингээ хоол идсний дараа ингээ унтаж буудан дээр ингээ зураг тараад тавьчихад нэг нөхөр нь алхаж ирсэн хөргөж онгоолгоцсон тий яах гэдэг юм 5-4 цой үүдчээ дахиад өсөөд идэв юм шиг. Хөвгүүд тэгэхээр хоол идэхээр хоол иддэггүй хүүхдүүд бас санаа зов хэцүү болоод идэв шүү дээ. Хүүхдүүд нэг хоол идчихээр нэг санаа амардаг тий. Төмөс ловон сонгон зүрх янзтай ясны шүү. Эзэгтэй 9-ийн тосоор хуурсан. Омега 3, 6 болон Е витаминаар баялаг эзэгтэй ургамлын тосоор амттай хоол хийж, хэмнэхийн зэрэгцээ, эрүүл амьдралын хэв маягийг ч мөн харуулж байна шүү. Казах эмэгтэйчүүдийн хувцас онцгой содон, нарийн хийцтэй. Тэдний дээл нь ихэвчлэн тод өнгө, тансаг хатгамал, алтран гялалцсан чимэглэлээр чимэглэгддэг. Толгоон гоёл савкели хэмээх өндөр малгай нь бүсгүй хүний говцоглон, сүр жавхлан илтгэнэ. Ястан бүрийн дээл удам ухсаагаа хүндэлж, өв соёлоо зүрхэндээ тээх бахархлан байдгаараа ижил талтай. Ингээд одоо алтан мөнгө болон үнэтэй шулуугаар гойсон хээ угалцтай ийм хувцсыг бол чапан буюу камзол гэж нэрлэдэг. Та толгойн дээр ингээд өмссөн малгайг болохоор зэрэг бөрг гэж хэлнэ. Энэ бөргөн дээр болохоор зэрэг хамгийн үнэтэй шулуу алтан мөнгөөр ингээд бүрсэн ийм онцлогтой мөртлөө хамгийн гол нь одоо тэгээд шар шууны үүдээр ингээд өкөө гэж ингээд шар шууны үүд хаддаг юм. Яагаад гэвэл шар шууны үүд болохоор зэрэг өөрөө хураан судрын бичгтэй гэж манайх бол дээдлэлтгээс гадна ямар ба нэг муу энергиэс хэм бүхнийг одоо ингээ хамгаалдаг гэж хүүхд төрснөөс ихсүүлээд ингээд одоо бас насан туршдаа зүүж болохоор ийм одоо бид нарын дээдлж явдаг үүд юм аа. Туурцаг малгайг өмсөн. Туурцаг малгайтай үнэтэй шулуу болон алтан мөнгөөр ингээд гойлыг бас ингээд зүүж шимгэлдэг байсан. Алтан мөнгө гойлыг бол ягаад ингээд голцсон хувцас болон малгайдаа ингээд цөөрлүүлэн сэлбэдэг гэвэл хил ам гэж байдаг сагаан хил амнаас хамгаалan хүний одоо муу нүдний муу энергиэс тэгээд сагаан хил амаас хамгаалнаа гэд манай өвгд эцэн маань тэглээд ирсэн байгаа. Энэ бүгдийг гараараа хийдэг үү? Гараараа хийдэг. Бүр одоо ингээд хатгамлаар дээр үед ямар ч машин тэгээд тоног төхөөрөмж байхгүй байсан. Гараарлаа хэдэн жилээр ч гэсэн сэлбэж урлсан ийм одоо бас урлагийн бүтээлч хувцсууд гардаг байсан. Одоо казак үндэсний хувцал үнэхээр нүд баясам, өстой нэрээ сэтгэл дүүргэх гой зүйлс байд юм байна. Охин хүүхд мордоход
бас ингээд эмэг бөгж болон бүх одоо үнэтэй зүйлсийг бас мордуулсан охиндоо ээж талан буюу одоо тэгээд өөрийнхөө төрхөм тал нь бэлгэлдэв. Аав ээжийн бэлгэлсэн энч буюу тэгээд одоо бас охиндоо бас энч өгдөг манай тал. Тэгээд энэ өгсөн алтан мөнгө нь болохоор зэрэг ирээдүйтэй ч гэсэн тэр хүү охины тэр одоо хадам талдаа очиход төрхөм талын зиндааг бас илэрхийлдэг. Тэгэл жишээлбэл одоо зиндарх уу тийм одоо сайхан соёлт юу уучлаарай тэгээд хүмүүжүүлдэ хүүхдээ ингээд одоо бас амжиргаан энэ зиндаа одоо бүгдээр ингээд охин хувцсын өмсөн хувцаараа бас тодорхойлдог талдаа. Тийм. Тэгэхээр хормын өмнөх одоо бэрийн хувц юм байна. Бэр гуйж ирэхээр одоо манай дастархаанаа бэлтгээд сайхан одоо тэгээд хоёр талын одоо төрөл садангууд ирнэ, хөөршүүд ирнэ. Тэгтэн одоо миний охины хамгийн гоё одоо тэгээд охин насны бэлэгдэл болсон ийм сайхан хувцсыг өнөөдөр өмсүүлээд танай студид бол давхлаад ирсэн байгаамаа. За бид хоёрын дараагийн хувцс бол ийм гайхалтай дээл өмссөн байна. За энэ дээлийн тухай ихч маань одоо та бүхэндээ гайхалтай сайхан дэлгэрэнгүй ярих болно. За баярлалаа. Охин хүүхдийн охиноос одоо охин наснаас бүсгийн насны шилжиж байгаа ийм сайхан одоо божитгийн одоо бүсгийн хүний эмэгтэй хүүхдийн өмсөх хувцлаагаа аавын хайрладаг, ээжийн хайрлаж, хүн болгоны нүднээс хармалж хайрлаг охин бүсгүйтэй ийм сайхан одоо өмсүүлдэг. Угалц хээгээрээ гойлоод тэгээд торцох малгай. Энэ малгаан ч гэсэн одоо тэгээд өөрийнхөө үндэсний уламжлалыг ингээд илэрхийлсэн мөртлөө хүнтэй суугаагүй тэгээд бүсгүй хүүхэд тэгээд эмэг зүүж хадамд харах одоо ямар ч одоо тэгээд худ тал ирээгүй гэсэн бэлэгдлийг одоо илэрхийлсэн яг бойжитгийн бүсгүй охин хүүхдийн өмсгөл байгаа. Зэрэг тийм нь болохоор зэрэг одоо бид нар ингэж ярихад яг хүүхдээрээ биш одоо тэгээд яг казак үндэсний гэж ярихад энгийн эмэгтэйчүүдийн өмсгөл тийм ээ октоодын өмсгөл бүсгүйчүүдийн өмсгөл тэгээд хадамд харсан яг одоо мордж байгаа бүсгийн одоо жилек гэж хэлнэ тэрүүгээр ингээд бас онцлог ярьж болно. Дараа нь болохоор зэрэг нас бий биесэн одоо эмэгтэй хүний өмсгөл ингээд одоо дараа алт мөнгөөр ингээд гоёод тэгээ хатан хүний бас тийм ээ баатар хүний эмхихнэр хааны хатангууд тэд нар бол зиндаагаараа ялгархад энэ өмссөн зүүсэн алт мөнгөөрөө тэгээд бас хээ угалзыг бол оёход ингээд янз янзын утсаар ойдог байсан. Дээр үед болохоор зэрэг алтан утас мөнгөн утсаар хүртэл одоо тэгээд бүр ингээд жижиглээд ойсон одоо хатан хүний баян одоо хүмүүсийн эхнэрүүд гэж өмсдөг байсан. Яг миний насны одоо эмэгтэйчүүд охин хүүхдийг одоо мордуулах насны, бэр буулгах насны одоо бэр буулгасан ч юм уу, тийм одоо насны бас 30 40 тэрнээс дээр насны одоо эмэгтэйчүүд ийм хувцс өмсөн. Энийний дараа нь болохоор зэрэгчээр бол 60 70 насны хүрэхээр эмээ болж ирэхээр нь бас уртаа ингээд бас хувцсуудыг өмсөн. Тэгээд дээр нь бас шлауш гэж хэлний өмсгөл байдаг аль бие усны. Тэрнийг эмээнаар маань өмсөн. Тэр өмсгөл бас ингээд их учиртай. Миний ээж манууд 86 наснд өд болсон. Тэгвэл бид нар ээжийг одоо ингээд нүрийг харахад ямар ч үрслээсгүй ямар гоё ингэж ярьдаг байсан байхгүй юу. Тэгсэн чинь тэр өмсгөл шлауш кимишек гэдэг чинь энүүгээр ингээд одоо бас бүрхэж эмэгтэй хүний энэ дээр одоо бас турж ирэхээр нас нь агч ирэхээр бас мах нь ингээд арилжаад муухай харагддаг юм байна. Тэрнийг дараад нүдэн дээр баясгасан айгүй ингээд нүүрэн хэсгийг бол дулаахан ээж хүний нүүрэн хэсгийг бол гаргаж ингээд одоо онцлогтой юм байлаа. Би тэрнийг аль бие усны мэдсэн. Монголын баруун хэсгэрт амьдарч байгаа Кэрэ болон одоо Монголын казакууд гэж ярина тий голцоо. Тэр омгийн хүмүүс болохоор зэрэг одоо бас л казак хувцс үндэсний одоо уламжлал, гар урлыг, бүргэдийг, аялал жуулчлалыг ер нь ярихад эсхий тургатны өв соёлыг бол аваад үлдсэн хүмүүс байгаа шүү. Энүүгээрээ бид нар дэлхийд бахархаж байгаа. Баярлалаа. Тэгэхээр ингээ гайхалтай юм альваа одоо ястан үндэстэн эдгээрээ өв соёл, уламжлал, ёс заншлын хамгийн том зэвсэг, хамгийн том одоо хэрэгсэл бол мэдээж хувцас. Тэгэд казак төмний ийм сайхан хувцаараа ерөөж ингэж үр хөвгтдээ бэлэг болгож өгдөг юм байна. Германы алдарт брэнд Ethabel ингээ косметиксийн хамт олондоо би ингээ хамтарч ажилладаг. Энэ Ethabel-ийнхаа бүтээгдэхүүний дээжсээс ихчтэй ингээ бэлэг болгож өгч байна. Маш их баярлалаа. За баярлалаа. Ингээ ажлын амжилт хүсье.
За 3 өдрийн худалдаа авалт. Ивент тэтгэгч энэ төр байгаа болохоор ер нь ивент тэтгэгчдийнхээ бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж болно гэсэн зургийн багаас зөвшөөрөл өгсөн. Тэгэхээр надад личо байгаа, алаг салаад байгаа, хүрэн манжингийн салаад байгаа учраас ерөн зүгээр дан хоол гэж яхаар хоолны хажууд ачир болгож би талах авъя гэж шийдлээ. Манай казак төмний талах гой талхаа авах гэж бодож байна. Нэг аваад хөлдөөгөө тэгээд хөрх идээд авах байхаа. Юмныхаа хоолтойгоо жирийг надад ер нь хэрэгтэй авах гэж бодож байна. Талах байна уу? Талах. Талах байхгүй юу? Сайхан гой манай казаки өөрсдөө барьдаг талах байгаа юу? Гэрийн талх заадаг шүү дээ. Гэрийн талх хаанаас авч болох вэ гэж? Гэрээс авна. Гэрийн талхыг гэрээс авна уу? За. Анх ирсэн өдөр айгуу гоё бороотой байсан. Одоо үлгийд жоохон хуйсг нуур салхитай. Гэхдээ ялч хавар юм да. А гэхдээ юу юм бэ? Нэг мэдээллийн чанартай хамаалцаад одоо манай казакийн Рамадан сар гэж байдаг шүү дээ, нөгөө мацаг барьдаг сар. Тэр нь 3 сарын 1-ээс 3 сарын 29 хүртэл болсон юм байлээ. Тэгэхээр манай казакууд нь саяхан бас над чиг ерөөхдөө одоо баг надаас хөөрхий хэцүү бүр мацаг барьсан байна. Тийм. Одоо би ч юм бол хөөрхөн бас зүрх мөр хідээ яваад байгаа шүү дээ. Энд байгаа ухааны юм ярьсан. Талах байна уу? Талах. Байна. Ямар талах байна? Ой, тэр энэ байж штэ. Бүрээ талах гэнэ. Казак талах гэж байдаг юм уу? Гэхдээ нэр нь тэр тэгээд казакууд хийж байгаа шүү дээ. Энийг казакууд маань хийж байгаа юу? Биш, энийг л авчих. Ингээ ямар үнэтэй нэр? 3500. Яасан тоогүй. Тэгээд хам шүү дээ наад чинь. Гүр хийх байгаа тэр гуйх нь хайр тэр байхгүй. Ямар? Энэ хэдий? Энэ жижиг 3000 юм уу? Яас хэцүү юм бэ? За яа тийм жижигээс навч. Тэд бас талхны төр байгаа. Нэг мөрөө энэ том нь 3500, энэ жижиг 3000. 500. 500 ч надад чухал шүү дээ. За нэг өдрийнх нь чинь за зэнийг л авчихсан. Би нэг гэхдээ нэг мөнгө өсөх даалгавар байгаа зү. Тэндээ л иргэдэг хам өгчөө тавья та. Гүй энэ ч надад 7 хоног харж байгаа. Тэ? Ганцаар идэхэд болно зү тэгч. 3000. За яах вэ? Яа тийм. Нэг талхтай. Лачаа мочод байгаа идээд болно шүү дээ. Баярлаа. За баярлалаа гэж. Талхтайгаа лачаад байгаа идэж яа тийм. 3500 төгрөгөөр нэг талах. Хитвчнээс нь мөнгө гарахтай зэрэг алтан төрөгийн ноён нуруу хугарч орих вөө гэлтэй. Нэг талхны үнэнд ингэтлээ эмзэглэн гэдэг 10 хоногт 21000 төгрөгтэй амьдрах хүн ямар хэмнэлттэй сэтгэл зүйтэй болдгийг харуулж байна. Аргач үү дээ. Эн чин зүгээр ч нэг талах биш. 10 хоногийн төсвийн бараг 6-ны 1 шүү дээ. Ихрийн чамаа энэ оршлонгийн ар байсны гимэн би сүүлөө харлаа энэ миний хай. Яа чимээг орж ирсэн юм бэ? Тэ штэ дуу хоор бол угаасаа хүний амьдралын хамгийн гоё хэсэг штэ тий. Дууг дагаад тэр чигээрээ дурсамж явж идэг. Дуу бол заримдаа хэлж чадахгүй байгаа зүйлээ бусдад илэрхийлэх хамгийн том боломж байдаг. Тэгээд дээрс нь би iStop хамтлагийн ер нь бол фэн. Үнэнч фэн байгаа. Тэгээд миний хамгийн дуртай дуу бол бас энэ дуу байгаа. Тэгээд монголчууд угаасаа бүгд дуртай ах уу. Хин доон дээр ч би хөртөөгөө их болцож алхдаг байлаа. Хүний амьдралд жаргал зовлон угаасаа ээлжилдэг. Тийм болохоор ямарваа нэгэн зүйлд үнэнч байгаарэ жаргалтай, зовлонтой нь хамт хайрлах хэрэгтэй. Бүгдийг хайрлах хэрэгтэй. Тэгэд бүтээл өөрөө үрд юм уу амьтай. Тийм болохоор хүмүүс маань олуулаа нээлж
ямарваа нэгэн зүйл рүү одоо юу гэдэг сөргөөр хандж байгаа байдлыг би угаасаа харах дурггүй. Ер нь нэг хүн рүү олон хүн дайрах үзэгдэлт би бүр үзэн яддаг тийм үзэгдлийг. Тийм болохоор та нар маань хайртай хүндэлдэг хин нэг аавыгаа ахыгаа ихчигээ одоо хин нэгэн айдлыг те бүгдийг яг үнэн сэтгэлээсээ хайрлаж байгаарэ. Бүх зүйлтэй нь одоо уучилж өршөөж байгаарэ. Хүнд дахин нэг боломжийг үргэлж өгж байгаарэ. Ер нь ямар ч алдсан хүнд боломж өгөх шиг сайхан зүйл хизээч байхгүй. Алдаа нэрээс нь хизээч дэвсэлж болохгүй. Тэгээ агуу зүйл гэдэг бол угаасаа агуугаар л байдаг. Тэгж хэлбэр энэ. Ер нь энэ сэдвээр ярих юм бол их олон юм ярмаар байна. Тэгээд тийм болохоор ингэ сэтгэл бас ер нь бол миний хувьд жоохон тийм лээ. Одгэрл хэлэхдээ сошиал орчинд ч байдаг соёлтой, хүнд итгэлтэй байх ёстой. Бусдын алдааг уучлах, ойлгох, төвчээр заавал хэрэгтэй гэж үздэг талаараа ярьлаа. Бид бүгдээрээ хүнийхээ сайн талыг олж харж, эерэг орчин бүрдүүлэхийн төлөө хичээцгээе. Хэдэн үеэрээ амьдарч байна. Аюулгийд. Тэгээ 7 үеэрээ хүрэхгүй бах. Гэхдээ өвөг илэнцэх тэр үгээрээ энд амьдарч байгаа хүмүүс байна. Ер нь баян үлгэд ер нь залуучууд маань амьдрахад ер нь хэр таатай байна. Ер нь хэр хөгжиж байна. Монгол орны баруун хязгаар байна юм чинь те. Тийм ээ. Тийм л дээ. Одоо бас хөгжил бол баруун аймагуудын хувьд бол бид нар харьцуулж үзэхэд бол харьцангуй сайн гэж одоо өөрсдөө дүгнэж байгаа л да. Мэдээж залуучуудад бол ажлын байрны олдс жоохон таруу байдаг. Төгсөж ирсэн хүмүүс бол яг мэргэжлийн дагуу ажиллаж чадахгүй асуудал бас байгаад байгаа. За ягаад гэвэл энэ үндэсний жоохон ялгаа онцлог гэх юм уу. За тэгээ хамаатан садан төрөл төрөсдөр бол энд байгаа төрсэн газар дээр бол тэдэнтэй хоёр амьдрахыг хүснэ мэдээж бол. За гадаадаас төгссөн ч бай, Улаанбаатараас төгссөн ч гэсэн төрсөн нутаг ах トゥ хамаатан садангаараа ингэж амьдрах одоо хүсэл эрмэлэлтэй байдаг. Хамгийн гол зорилго. Тэгээд төгссөнгүүтээ бол төгссөн суралцсан энэ тэндээ үлдэхгүйгээр олонх нь бол аймагтаа ирж эцгийг хамаатан садангуудын хажууд бол ажилтаа болж энд ажиллах хүсэл эрмэлэлтэй байдаг. Төрийн албандаа ч гэсэн ороход бол ихэнх нь бол эндээ шалгалтаа нөгөөд энд байгаа ажлын байран дээр хорж ажиллахыг бол хичээдэг учраас олдс ажлын байрны хувьд бол жоохон тааруухан байдаг л да. Мэдээж бол ажлын хүч их гэсэн үг. Өрөөхач бай, казакууд ч бай, халахууд ч бай. Ер нь энэ бидний энэ харилцаан дээр та нар нь ямар бодолтой явдаг вэ? Ер нь хэр эмзэг ханддаг вэ? Биднээс гадуурхдаг гэдэг юм уу? Тиймэрхүү ер нь бодол, тийм эмзэг асуудал байдгүй ер нь. За асуудлын хувьд бол мэдээж бол энэ байж болохгүй зүйл. Тийм мэдээж байж болохгүй зүйл. За үндсэн хууль бус тэрүүгийн хуулиараа энэ ялгарлан гадуурхал гэдэг юмыг зогсуулсан зүйл байгаа л да мэдээж. Энэ нөхцөл байдал үнэхээр байгаа байвал энэ бол хуулиараа хориглосон. Жишээ нь гэмт хэргийн шинжтэй асуудал болно шүү дээ. Тэгэхээр тийм байж болохгүй зүйл байгаад байгаа нэгдүгürt нь бол яг харилцаан дээр нийгэм дээр бол энэ аймаг дээр бол тийм асуудал байна уу гэвэл хүмүүс ийм асуудал байлгах гээд нэг хэсэг бүлэг хүмүүс бас сонирхол бас байж магадгүй гэсэн миний хувьд бол бодолтой байдаг байхгүй юу. За ялангуяа энэ одоо 90% нь бол казак хүмүүс амьдардаг учраас дунд нь амьдарч байгаа энэ Уранхай түмэн, Тува түмэнийг бус дотор одоо халахаас төв халахаас ирж байгаа энд ажиллаж байгаа амьдарч байгаа хүмүүсийг жоох ялгуурлангаад урахж байгаа хүмүүс байна уу байхгүй юу гэдэг нэг үзэл төрүүлэх бодолтой нэг хэсэг бүлэг хүмүүс байж магадгүй. Гэхдээ бол цаанаа бол бид бүгдээрээ бол нэг улсын нэг л одоо Монгол улсын иргэд үндсэн хуульдаа нэг л хуулиа таагаж мөрдөх ёстой, хүндлэх ёстой. За иргэд нь нэг хүндлэх ёстой. Янз бүрийн одоо үндэс бугсаа гарал хөрөнгө чинээ хөөр бусд ямар нэгэн байдлаараа бол ялгаж болохгүй.
Нэг хэсэг ер нь манай казакууд маань Казахстан руу нэлээд явсан уу? Ер нь тэнд арай амьдрал арай дээхэн байна гэд Казахстан руу явж байгасан гэж би нэг тийм сонссон. Тэгээд буцаад Баян үлгэр рүү энэ эцгээсэндээ гэж бас нэг сонсч ирсэн. Тэр нь хэр өмнө ортой вэ? Яг энэ нийтдээ Казахстан руу нүүж байгаа иргэдийн одоо суваа нүүдэл бол ингээд 1991 92 оноос гарчилсан үндсэн хууль батлагдсанаас хойш болоод асуудал байгаад байгаа л да. Энэ нүүж байгаа хүмүүсийн одоо нөгөөд тэнд нөгөө нутаг усны бас ингээд эрүүл мэндэд нь таарч тохироогүй очсон газар дээр бол сууршин амьдарч чадаагүй гэдэг шалтгаанаараа буцаж ирсэн хүний тоо бол 10,000-аад хүн ингээд буцаж ирсэн л гэдэг одоо нэг судалгаа байдаг юм шиг байна. Яг бодит үнэн эсхийг би сайн мэдэхгүй. Одоо ч гэсэн тийм хүмүүс байгаад байгаа л да мэдээж бол. За эндээс бол нүүж очоод тэгээ яг сансандаа байгаад сансандаа байж чадахгүй Казахстан улсын иргэншлийг авчихсан. Монгол улсын иргэншлээс татгалзсан. Тэгээ тэнд амьдарч чадахгүй. Нэг ёсондоо бас амьдрах боломжгүй янз бүрийн нөхцөл байдал ажилтай холбоотой байж бол эрүүл мэндтэй холбоотой ч байж магадгүй. Нутаг усаа санаж буцаж ирсэн хүмүүс ч бас байгаад байгаа. Яг одоо ингээд залуу хүний хувьд хит хитэн үеэрээ ингээд Монгол улсын иргэн ингээд ингээд бид нар сайхан буурж иргэцээд нэг нэгэнтэй хүндэтгэлтэй сайхан ингээд амьдарч байна. 100 гаруй жил сайхан амьдралаа бүгдээрээ. Ерөн зүгээр Казах түмнээс ер нь нэг тулгамдсан асуудал юу байдаг вэ жишээ нь. За түрүү найзаа Казах түмнийг тийм асуудал байна. Тиймийг нэг шийдчихвэл болох гэдэг гэсэн зүйл юу байна юм? Сүүлийн үед бол шошиал гэдэг зүйл бас ингээд саяны одоо бутархан хагаргах одоо үзэлтэй хүмүүсийн асуудал дээр л одоо бид нар их л одоо эмзэглэж явна. Ер нь бол дотроо бол бас бүгдээрээ бол номын хуулийн дагуу бүх хүн амьдран гэдэг бас байхгүй мэдээж бол дотроо тийм ээ. Нэг казах хүн бол янз бүрийн гэмт хэрэгт холбогдож болно. Тэндээ бол хаач хамаагүй хин нэгэн иргэн хэрэгт холбогдож болно л доо. Гэхдээ тэр хүн бол казах хүн байх юм бол тэгээд энэ одоо нийгэмд одоо сошиалд авж байгаа асуудал бол санаасаа бол өөр тий хөндрүүлж яриад тий хасгууд инглээ тий тий тийм баг шүү. Тийм л асуудал бол сошиал дээр л одоо тийм асуудал гарч байгаа нь бидний одоо сэтгэл эмзэглүүлдэг нэг асуудал байгаад байна. Нэг дэмжиж ядлах нь Монгол улсын иргэд байна. Тийм. Их орныхоо төлөө бүгдээрээ ажиллаж хөдөлмөрлөж байгаа. Чаштаа ч гэсэн их орныхоо төлөө бид нар ажиллаж амьдрна. Тийм шүү тийм. Тэгээ одоо дайжин байх юм бол одоо хасгууд ингээд Казахстан руугаа зогтож алга болно штэ гэдэг байдлаар ч юм уу одоо Facebook сошиал тийм байхгүй штэ нэрээ. Тийм адилхан цэргийн татлахад дээр бол казак Монгол орныхоо төлөө их орныхоо уухайлал дээр гойлал одоо ч гэсэн одоо хилийн хязгаарын цэргүүдийн тэдэн хувийг нь одоо тийм ээ 18 нас хүрч байгаа залуучууд бол алба хааж байгаа их орныхоо хамгаалан зогсож байгаа хилэн дээр. Тийм ээ тий. Яг нөгөө Баян үлгийд очихоор яг гадаадд байгаа юм шиг бүгд казакаар ярьдаг гэдэг тэгэхгүй юу. Тэгээд тэд нар яг юугаар ярих юм? Казак хэлээрээ казакуудтайгаа ярихгүй. Тийм биз дээ. Гэхдээ нөгөө талдаа бол яг бас миний бодлоор хоёр казак байгаа би дунд нь байж ивэл хоорондоо миний хажууд казакаа дээрээ бол мухаа л та. Надад бол мухаа шүү дээ тий. Манийхаа хажууд бол сайхан монголоор ярьчихаа л та. Тийм биз дээ. Түүнээс зах дээрээ казак хүмүүс маань казакаараа казак хүн тэгээ казак дээрээ л ярина шүү дээ. Тийм биз дээ. Тийм. Дунд нь би цуг суугаад өөр нэг юу гэдэг досчаанд хоёр суучаад миний хажууд казакаар хоорондоо яриад байвал мухаа санагдана. Мэдээж би болоход тэр нь бол айгүй тийм бид нар бас хитрхи нэг яг төрөөчөө өөрөө чи хэлдэг бас хитрхи хөндрүүлээд тий хасгууд ингэдэг тэгдэг гэж хандаад идэг бид нарт чи нэг нэгэнд хэрэгтэй шүү дээ. Бид хүн шиг хэрэгтэй юм байхгүй ч тийм ер нь бол тийм ээ. Тэр хоёр хүний асуудал байгаа байхгүй юу.
За тэр хоёр хүний хувьд бол тэр хүний хүндэлж бид нар бол монголоор ярья гэдэг тэр хүмүүсийн сэтгэхүйн саяны хүмүүжил энэ дэр одоо байхгүйгээсээ бид нар бол энэ асуудал дээр бол цаашдаа бас аймгийн удирдлага иргэдийн залуучуудын энэ асуудал дээр ажигсан бас ингэж болохгүй юм аа гэдэг бас нэг соёлыг түгээгээд ер нь бол казах хэл хоорондоо бол мэдээж бол харилцаж байгаа их хэлээр бол харилцаж. Тэгээ одоо тэр хүнийг одоо хажуудаа байгаа нэг зочин хүнийг тийм ээ хэл мэдэхгүй хүнийг бол хүндлэх гэдэг нэг ухамсар бол сугаагүйтэй холбоотой. Түүнээс биш одоо тэр хүнийг бол хоорондоо бол үйл хүндэтгсэн гэдгийг бол ухаарахгүй ойлгохгүй байгаа шинж байна уу гэж одоо би бодож байгаа. Баярлалаа ирснийх. Сайн казак найстай болж авлаа. Тэгээд яг нөгөө хасаг гэдэг үгийг хүмүүс бас ингээл бас буруугаар ойлгоод байдаг. Ер нь бол яг айгүй олон газар бол хасагаа гэж ерөөдөө тэмдэглэдэг. Тэгээд тийм ээ. Хамбуурл аавын нутаг хасхийн хүн миний найз гэж те. Танилцсан таатай байна. За баярлалаа. Цаг гаргасанд баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Нэг хуулийн дор нэгэн төрийн иргэд гэдэг утгаараа бидний эрх, үүрэг ижлээ. Харин ойлголцол, хүндлэл гэдэг нь зөвхөн хуульд бус ёс суртахуун байх ёстой зүйл юм. Сэтгүүлч Алтан түрүү өмгөөлөгч залуу хоёрын хооронд өрнөсөн яриа биднийг альва зүйлд өөр өнцгөөс хандаж гэрэл гэгээтэй нийгмийг бүтээх нь өнөөдрийн залуу үед ямар чухал болохыг сануулгах шиг боллоо. Ерөнхий ивент тэтгэгч Be Family So Tasty. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Дэлхийн амтыг Монголд Golden Gobi брэнд. Аз жаргалыг хамтаал Мотлуу брэнд. Ядаргаар тайлах. Янзтай ясны шүл. Йоо, хичээлээ гэсэн чи өсөөлөх юм. Golden Gobi-гийн шинжлэл амсад үүдэлтэй. Нэр юм уу? Бэлэг чанар. Воо. Монгол амт. Дэлхийн амтыг Монголд үйлдвэрлэв. Golden Gobi. За, миний охин хизээ ирэх шин. Энэ жил ахаад очиж амжихгүй юм шиг байна. Дараа нь Дараа очие. Одоо очиж амжихгүй нэ гэж хойш тавилгүйгээр ижи аав дээрээ очиж сансан сэтгэлийн дэвтээгээрээ сансан хүнтэйгээ уулзах мөч хамгийн жаргалтай. Газрын шимээр амьдралд амт нэмнэ. Газар шим. Аз жаргалыг хамтаал Мотлуу брэнд. Манай эзэгтэй туслахын тослох эзэгтэй тос байна. Монголд үйлдвэрлэсэн үндэсний үйлдвэрлэгч компани үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн омега 3, 6 Е-витаминаар баялаг болохоор хүний нүүр болон нүдний эрүүл мэндийг гоё дэмжиж өгч байдаг. Транс тосгүй, генийн өөрчлөлтгүй ийм гоё бүтээгдэхүүнийг бүх эзэгтэй нартаа санал болгож байгаа шүү. Үндэсний үйлдвэрлэлд дэмжиж Япон эзэгтэй нар хэрэглээд эхэлсэн байгаа шүү. Эзэгтэй таны эрүүл сонголт. Үндэсний брэнд Эзэгтэй ургамлын тос. Ясны шүл. Амттай, шимтэй, янзтай. Аз жаргалыг хамтаал Мотлуу брэнд. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч газрын шимээр амьдралд амт нэмнэ. Газар шим. Ерөнхий ивент тэтгэгч Мора хандалсан тос шин мэдрэмж гайхалтай хослол. За өнөөдөр бэршгээ юм уу альсгүй хошорч юм уу хийж идэх юм уу?
будаа орн, мах орн. Манай нөгөө ивент итгэгч бүтээгдэхүүнүүд маань бас ивент итгэгчтэй бүтээгдэхүүнүүд байгаа. Эдрээс нэгийг сонгоод тултал нь ашиглаж болно гэд. Нэг л удаа тий. Тийм, та нар манд хэлсэн учраас эдрээс би бодож жаад би family-гийн будааг сонгоё гэж бодсон. Тэгээ энэсээ сайхан агшааж аваад өөрийнхөө нөгөө яснаасаа гаргаж авсан өөрийнхөө юу. Тэгээ нөгөө үхрийн яснаасаа гаргаж авсан нөгөө маха холж агаад арвижуулж агаад тэгээ бэршги болон хуушур тэгээд банш гэх мэтлэн дараа дараагийн өдрүүдэд идэх хоолоо бэлтчихье гэж утсан. За ингээд би family-гийн хамт олон маш их баярлаа. Гэтэ бас боломжтой тэрэнд баярлалаа шүү. Нэг ч гэсэндээ бас тэггүй байх ч бас боломжтой байсан шүү дээ, тий. Тийм бахад гоё ингээ будааг хэрглэж олно гэсэн болохоор баяртай байна. 21 мянга реалити шоу хатуу дүрмтэй. Харин энэ удаа ерөнхий ивент тэтгэгчийн гомон будааг оролцогчид хүссэн хэмжээгээр хэрэглэх зөвшөөрөл авсан. Тиймээс дүрм зөрчлөө гэж бүү бодоорой. Бид дүрмээ хэрэгжүүлж л байгаа шүү. Үлсчин. Одоо ингэнэ. Өнөөдрөөс гадуур нэлээд зураг хөрөхтэй явлаа. Одоо зүгээр ингэл. Альнаас нэгтгэв. Энэ гоё арай өнгөрөн юм. Мотлог гомонго чанаад. Тэгээд майонез лечотогоо хутгаад идчих гэж бодож. Одоо гомонгийн салаад маягтай гэх юм уу да одоо. Хям өгөрцөйгүү. Лечо майонезтэй гомонго хийгээд. Үнэхээр их баярлж байна. Энэ гомонго хийгээд чанаад гом болонгуудаа майонез лечотогоо гоёлол идчихэл дэж бас гоё л хоолцтой юм чи. Тий. Энэ юм уу? Тийм бэ. За, ингээд усаа буцахаар гомонго хийгээд ер нь бол яг одоо миний энэ гарч байгаа 25 дугаар суугдал байц 25-ын лого бол миний амьдралын салшгүй хэсэг. Манай 25 дугаар суугдал үзэж жолооч байлаа. 25-ийн одоо тэр нэг том халуун ихчээс ахуулаад ерөөдөө би бүгднтэй л уулздаг те. Их гоё нөгөө телевизээр гардаг архагч нар чинь миний аавын машин дотор явдаг байлаа. Тэгээд дараа нь би хүмүүлгийн ухааны сургууль сэтгүүл зүйн ангид орчоод 4-р курсд байхдаа 25 дугаар суугдалд ормоор санагдаад. Ерөөсөө телевизд ормоор санагдаад. Тэгээд автаа яриад Алтай хавраа хоёрын өрөөнийх нь үүдэн түлээгээ зогсож байгаа. Тэгээд би нэг залуучуудаа Friday-гийн нэвтрүүлгийн нэг юм аннотац барьцсан. Тэгээд авраахт үзүүлсэн чинь авраах за юу нэг гамбаа гэж. Юу нэг гамбаа. 50 авраах энэ хүүхэд ерөөсөө телевизд орё гэдээ ерөөсөө 50 суулгадаг. Тэгээд хөтлөөд аваад ирлээ гэсэн. Нөгөө нэвтрүүлгийн зохиолыг үзүүлсэн чинь авраах үзчихсэн нь хөөх юм. Гэхдээ Алтайхтайгаа уулзсан. Алтайх чинь нэвтрүүлгийн ерөнхийдөө бүгдийг хариуцсан чинь Алтайхтай уулзсан. Тэгээ үүдэн хүлээгээд байлаа. Алтайх чинь Симбис нэг нөхөр чи ингээ ирж байгаа. Юу гамбаа. Тайван Алтайх энэ нөхөр ингээд байж ин одоо 25-д ормоор ингээд идэг гэсэн чи. Өг байхгүй шүү дээ Алтайх чинь. Толгойг ингээ. Тэгээ ороод намайг алтан дөрөв гэдэг юм аа би хүмүүлгийн ухааны сургуулийн сэтгүүл зүйн 4-р курс оюутан байгаамаа. Би ингээд телевизд ажиллах сонирхолтой байна. Энэ миний нэвтрүүлгийн санаа байгаамаа гэд. Зохиол байгаамаа гэж өгж байгаа. Тэгсэн чинь зохиол үчдэг юм уу чи? Үгүй зүгээр санаа Алтайхаа санаа. Тэгээ залуучуудаа Friday гээд тухайн үед чинь баасан гарагийг ерөөхдөө нэг соёлтой өнгөрөөх үү гэдэг нэг тийм санаатай л да. Тэгсэн. Нөгөө цаасын машинуудыг шидэж чинь том ширээний гэдэг юм. За ингээл дүүрч дуусж байгаа юм байна гэж бодсон. Болж ийн хий. Намайг хаан ч үлээ өөрөөсөө аялаа явж байгаа нэг айл нэг орны хэлээдсэн. Баасан гарагийг хайрлсан бурхан чамд баярлаа гэдэг үрт баар байсан. Наатаха гоё хий гэв. Тэгээ би хэлэхгүй юу. Алтайхаа тэгээд одоо Алтай захирлаа энийг одоо хин хөтлөх үү? Би ингээ бүгдийг бэлдэж өгөөдэй. Тэгээ хин ямар хүнээр хөтлөх үгс чи өөрөө хөтөл. Тэгээ би чи тухайд нэг нүүрээр ингээ батан гарцсан. Урт үстэй, ус өмсөө ингээ нэг сурмараар бооцсон. Нэг л худлаа ACDC сонсдог нөхөр. Тэгээ чи өөрөө хөтлгээд. Гэхдээ би хөтлөж чадахгүй байгаа гэсэн чи өөрөө хөтлөхгүй бол наад нэвтрүүлэх чи яаж явах юм? Чи өөрөө бодож олсон юм бол өөрөө хөтлөөд илүү наад чинь илүү ойлгомжтой, илүү үр дүнтэй гоё болно шүү дээ. Тэгээд одоо дөнгөж ороод ирсэн байгаа нэг залуу байгаа. Нацаг дөрж нэг зурлагч байгаа. Тэгээ бас нэг монтаж чинь подог гэх нөхөр байгаа. Батуулд гээд. Ер нь наад чинь ингээ залуучууд нэвтрүүлэг чинь та залуучууд ирэхэд ажиллаж зүгээр гээд. Өөрхөдөө ихтэй одоо подог охин бидний дунд алга байна. Тэгээд ер нь залуучтай Friday-гээр эхлээд
Тэгээ дараа нь нэг л удаа амьдралаа гэжгээ соёлмоо их загвар зохиолын соёлмоо ихтэй хийсэн. Тэгээ танаа тоныг хийсэн. Тэгэхээр яг нь насан туршдаа намайг танаа тоныг алтан төрөө гэдэг нэр дагалдах юм шиг байна. Нөгөө говийн ганц айлын гүр базар за томчуудыг иш татаад байна шүү дээ. Говийн ганцын гүр базар цаг үе залуучуудын алтаа центаврын баригч байгаа гэдэг шиг те. Яг нь ерөн зүгээр намайг зүгээр насан туршдаа дагах нэр маань танаа тоныг алтан төрөө гэдэг нэр намайг насан туршдаа дагах юм шиг байна. Тэгээд би 25 даа бол одоо хэлэх үг байхгүй дээ нэрээ. 25-д би жолооч хийж явлаа тий. Нөгөө зоргоо ах маань нэг бас хүнд өвдөөд тэгээд литүүчгэн дээр шуурхаа оруулалт тэр энэ машин барих алтай ах чинь тэгж байгаа шүү дээ. Машин барих хулгайч байхгүй юу гэдэг. Энэ машиныг барьж хулгайч байхгүй. Тэгээд тийч нөгөө ганцаараач байсан, салинч хэрэгтэй байсан. Би барья гэд. Тэгээд нөгөө зоргоо ахын машины чи би бараг сар орчим ажуур нэвтрүүлгээ хийнгээ бас 25-ын жолооч хийж явсан. Тэгээд тэр сардаа би чинь аюу өндөр цалин байлаа аваад өдр. Тэгээд явсан да. Тэгээ 25 дахь суугдлээс маань бол намайг дарыг ганцхан хөлийг дөрөнд үргэсэн газар ялч хүмүүн 25-ын хамт олонд би бол нэг өртөө мөртөө энтерж ярих бол дурггүй. Түүнээс биш миний амьдралын салшгүй хэсэг бол 25 дахь суугдлээс мөнөөс юм блэ. Өнөөдөр телевизээ алтан төрөө болгож хүний өөдөөс нүүр бардам ихц харах ийм боломжийг олгосон газар бол 25 шүү дээ. Алтан төрөө анх 25 дугаар сууг телевизэд сэтгүүлчээр орж байсан. Өнөөдөр ч тэр мэрэгжилдээ үнэн ч хэвээр. Мэрэгжлийн хайрлан гэдэг өөрийгөө үнэлж байгаа хэрэг. Төр зүрийн шохоорхол амжилт биш ээ. Үнэнч байдал тууштай байх нь жинхэнэ амжилтын түлхүүр. Тиймээс залуусаа мэрэгжлээ зөв сонгож түүндээ үнэнч байгаарай. Удаа агшаа. Түбүдөр удаа. Нөө ганцуудаа хэрэгж болсон юм. Би түр ансаад гэсэн бүр үнтэй гоё юм. Мах маань хуурчвал гурилаа бас ингээд хөөлгөөд. За одоо ингээд энийгээ сайхан чимхэл хөлөг чинь тэгэл хадгалж шүү дээ. Шал тэнэг юм шиг нэг юм хэлэх үү. Би ингээд нэг ном уншаал тэгэл орол тэгээ тухайн үед бас аавыгаа бодоод аа маань хөрхи яг ингээд стожинхэн залуухан тий хоёр хүүхэдтэй болол яг амьдрал нь одоо л нэг сайхан боллоо доо гэл байж итэл ээж маань өнгөрөөд ханаа алдаад тэгээ яг тэр жил нь манай эмээ өвөө хоёр аавын маань ээж хоёр нэг сар дараалаад өнгөрсөн байхгүй. Тэгээ аав маань бол 10 жил юу маш хүнд сэтгэл зүйтэй байсан. Тий тэгээ ах маань удаан хугацаагаар солонгос яваад аав бит хоёр ерөнхийдөө одоо ч бас хамт байдаг л да. Маш олон жилийн хамттай байсан. Аавгаа ингээл бодож байхад миний аав бол одоо гэрт гадаа гарч ир тэ гэрт орж юм болол хоол унд гэрээ ажил эмэгтэй хүний хийх ёстой бүх юмыг хийдэг. Гадаа гарч ирэхдээ хүний хийх ёстой бүх юмыг хийдэг. Тэр хэцүү сэтгэл зүг миний аав ингээл дагаал явж байгаа гот. Одоо нэг гоё шүлэг байдаг шүү дээ. Сайхан залуу аав юм минь тэргүүнд нь буурал орсон байхыг анхаарад. Саваагүй томоогүй насаа би тэр жилийнхээ шуудтай хамт буцаасансан. Санчинд нь нэмэгдэх тэр мөнгөн сорны тоогоор жаргаандаа гэхэд санснаар даанч болохгүй юм да аав минь гэд нэг юм гоё шүлэг. Яг миний аавд яг ингэ нэг зориулсан юм шиг юм гоё шүлэг байсан. Тэгэл би тэгж боддог. Би хизээ нэгэн цагт боломжтой болохоор хизээ нэгэн цагт би өөрөө ажил хийдэг болохоор хизээ нэгэн цагт одоо их мөнгөтэй болохоор ч үгүй юм те. Ямар нэгэн амжилт үзүүлэхээр би аавгаа гадаадын орнуудаар авч аялал яг тэр бүх зүйлийн сэтгэл зүрхээр гоё нөхөндөө гэл тэгсээр нэг л ажиллал цалин өрөхгүй ч гэдэг юм ингээл амьдрал гэл жоохон ингээ санхүүгөө тутагталтай болоод ирэнгүүт одоо юу гэдэг гоё мөрөөдлүүдэд шүү дээ ингээл гадаад нөө тэнгис далайг харуулна гэдэг шиг те тэрийгээ бас хийж чадахгүй болохоор сэтгэлээр бас жоохон унаал те тэгтээ хамгийн гол нь хамт байгаа чухал гэдэг шиг те зөвхөн миний аавын одоо юу гэдэг аав гэдэг чинь өөрөө ингээд маш том хүч чадлын одоо юу энерги эр хүнд одоо төрмөл байдлаас нь бүр ингэ тийм шингээд гарчт юм бэл аав гэд ингээд их дуутахад аав хажууд байхад л би юунаас ч айдгүй асар их тэр хүч чадал тэгээ би гайхдаг ус өвлийн эд хүүтэнд миний аав ч зураач хөгжимчин тийм мэрэгчлэлтэй хүн байхгүй тэгээд амьдралын ирэхээр
наран туул цах дээр булан алганы чийж идэг байсан. Цах дээр ямар хүүтэн байдаг лээ. Голтой ойрхон. Тэгэл аавтаа уулзгаал очингот манай аав чи ингэрэн ингээд задгаа. Хизээж оролт зүүхгүй. Тэг алхаал явчихдаг. Тэг чихмих нэг улаа цэрний даард. Тэгэхээр л би эрэгтэй хүн даард хүн биш гэж жоохондоо боддог гэсэн. Тэг аав хизээж ядардгүй байсан. Тэг аав намайг бүр нэлээд том болчих өсвөр наснд ирчээд нөгөө автобусны кондуктор мөнгө нэхээд мөнгөө өгөөч гээл тэгэнгүүт ийм жоох хүүхдээс мөнгө авахдаа яад ингээл манай аав чинь тэгдэг байсан байхгүй. Тэгтэн би яасан дээр одоо нэг шиг том болсон байгаа шүү дээ. Тэгээ аав наа өргөж оруулах гэдэг автобус руу тэрж оруулах би хичээд та болооч юм ийм том болчиход тагч чиг. Тэгэхээр би аавыг хизээч ядардгүй юм бэ? Дандаа хүчтэй байд юм бэ? Тэгээ дандаа хөргөч дүүрэн. Нойлын цаас ч юм юу ч дандаа дуустгүй. Тэгэхээр би тэрийг энэ дуустгүй ингээл бэждэг гэд бодцсон. Тэгэхээр би эрэгтэй хүний зүгээр л гайхамшиг бүхнийг хийж чаддаг. Тийм гайхалтай зүйлгээд тийм ойлголт аваад төрсөн байхгүй. Тэр миний амьдралд яг надтай ойрхон байсан эрэгтэй хүмүүс минь зовсон ч жаргасан дандаа л хамгийн хүчтэй нь байсан, хамгийн үннээрээ оршиж чаддаг байсан. Зөндөө олон зовж жаргал унж босол аав ах хоёр маань те явж байгаа ч гэсэндээ өнөөдөр үннээрээ байдгийг надад гайхамшигтай тэр мэдрэмжийг төрүүлдэг. Зөвд зөөлөн одоо бурууд хатуу яг намайг хүмүүжүүлэх хамгийн гол одоо мессежийг манай хоёр өгчээсэн байхгүй. Тэгээд аавдаа хандаж хэлгээд миний аав, миний сайхан аав урт наслаарэ. Охин хайртай шүү. Одоо ер нь хавршаад ингээ юм ярихаар ингээд Тэгтээ аав бол бас зөндөө ер нь цовсон байхгүй юм даа. Тэгтээ энэ аавхад хоёр нь нөгөө тэнцрүүлжүүлэлт юм гээд өвч тусцсан. Бүр бие тийм болтлоо. Үрүүхт амтлаа. Бүхнээс л. Тэгэл тухайн үед би зүгээрээ л яваад идэгсэн. Тэгсэн чи одоо манай аав нөгөө гадаа хүүтэн цах дээр зогссоор аваад танаа бүр амир яваад. Манай аав жинхэнэ хөл сайтай хүн байсан байхгүй дандаа алхдаг. Тэгсэн чинь одоо ингээ хөл муутай болсон. Чихний юм сонсоолоод нүдний шилээ харааны нүдний шилээ зүүхээ марттлаа ингээ амьдралын төлөө зүтгэсээр хагаад нэг нүд нь бүр юм харахаа болоод. Ер нь жоохон хүний асаргаатай байдаг болсон шүү дээ. Тэгээ би бас нөгөө ийш эрэхтэй аав сайн ойлгуулж чадаагүй яг дүүгэндээ яг нөгөө явцсан хойгоор нь бас ийш хүрээд ирсэн. Тэгээ одоо бас яаж байгаа бол гэж бодчихлээ. Аав таныгаа уул гэвэл энгэрт нь ургасан хад билээ. Аав таныгаа тэнгис гэвэл элгэнд нь наалтсан цөөрөн билээ. Аав таныгаа тал гэвэл нуруунд тань нуугдсан эрдэнэ билээ. Аав таныгаа тэнгэр гэвэл өвөрт тань өдөлсөн жигүүртэн билээ. Аавын хайр бол чи бүдэрвэл чимээгүй дэмжээд босгодог. Чамайг амжилт гаргавал холоос бахархаж харж суудаг. Тийм л энгийн хэрнээ гайхамшигтай зүйл. Би чамайг хайрлаж байна гэж чангаар хэлэхгүй ч бүхэл амьдралаараа түүнийгээ баталдаг. Харин та аавда хизээ хамгийн сүүл хайртай гэдгээ илэрхийлсэн бэ. Аавын тань хайр дэргэд чинь үрд байх ч аав хүн өөрөө мөнхөд хажууд байж чадахгүй гэдгийг санаарай. Аавда хайртай гэдгийг одоо л хэл. Үгээр биш юмаа гэхэд сэтгэлээрээ мэдрүүлээрэй.
За, болсон байдаг шүү. За, мотлоо. Ивент гэж яахан гүшгич. За, ингэ сайн мотлонгууд нь бодооч шээ. За, нэг халбаг авчи. Аятайхан хоолч гэжтэй. Гоймонго чанчлаа. Гой өстэй гой юм байна. Бас нэг муугаа нэлцаадгүй юм байна. За ингээд газар шимийнхэн майнус газар шимийн мөөгтөл очоо. Нөгөө миний нөгөө авсан. Зүгээрээ зүгэр. Одоо байнгын зүрхээ бас жоохон гамрахгүй бол нөгөө бас нэг даалгавар байгаа шүү дээ. Энд ч нөгөө зочиндоо нэг хоол хийж өгөх юм байгаа. Тэгээ эмхтэй бүсгүй үнэнд бас хоол хийж өгөхөөр дахиад нөгөө зүрхнээсээ хоол хийж өгөх санаатай байна. Тэгэхээр басад адилхан ядарчл яваа байлгүй. Хаварын тарчиг цагт хөрхий хоол ундгуул яваа байлгүй. Хүний охин үр. Хүний охин үрийг одоо байж байгаа юм чи. Хөрхөн зүрхээрээ сайхан бас хоол хийгээд өгчий гэж бодож байгаа. Болохоор зүрхээ гамнаад личотой майнустай гоймонго идчих юм байна. Яхаа зүгээр. Яхаа. Үний жоо нэмчээ. Ер нь бол гоё хоол хийсэн хоол нь л дуртай ер нь. Би хоол ер нь голдгүй. Сайхан лавшаа сайхан тий. Сайхан мах чанаад арцтай лавшаа сайхан. Сайхан эхнэрийн цовын бас сайхан. Хүүгийн хийсэн будаатай хуурах сайхан тий. Ээжийн хийсэн лавшаа бүр сайхан. Тэгээд аавын хийсэн хорхог сайхан. Нэг хүн бол нэг өөр өөрсдөө хийдэг хоолоо идэг тий. Яг бүр ингэ гарсан. Ер нь би гадуур ганц нэг хоол идэд идэв. Ер нь идэхгүй байж байгаа ер нь гэрийн хоолоо л юу идэдэг хүн. Гэрийн хоол хаана байна гэдэл гэрээсээ холцсон хүний ходоод тэмцэл зарладаг нь амьдралын үнэн. Тэр үед л ханийх нь хийж өгсөн нэг аяг шүл Нобелийн шагнал шиг үнэтэй болохыг ухаардаг юм да. Шоу дууслаа. Миний нөгөө танаа тоныг хийжсэн Пернебек гэдэг ах байдаг. Тэр ах гэртээ гэрт хурж ирээч гэдэг. Дөрөм зөрчих гээд байгаа би очиж чадахгүй байна. Шоу дууслаа Пернебек ах их руу. Тоо дөрөм махаа чансан байгаарэ гэж хэлсэн баг. Ерөнхий эвийн тэтгэгч эзэгтэй таны эрүүл сонголт. Ядаргаар тайлах. Янзтай ясны шүл. So tasty. So tasty. Аз жаргалыг хамтаал Мотлоо брэнд. За, миний охин хизээ ирэх шин. Энэ жил ахаад очиж амжихгүй юм шиг байна. Дараа очие. Одоо очиж амжихгүй нэ гэж хойш тавилгүйгээр ижи аав дээрээ очиж сансан сэтгэлийн дэвтээгээрээ сансан хүнтэйгээ уулзах мөч хамгийн жаргалтай. Газрын шимээр амьдралд амт нэмнэ. Газар шим. Йоо, хичээлээ гэсэн чи өсөөлөх юм. Golden Globe-ийн шинэ шоколад. Амсаад хөдөлтэй. Нэр юм уу? Бэлт чамаа. Воо. Монгол амт. Дэлхийн амтыг Монголд үйлдвэрлэв. Golden Globe. Аз жаргалыг хамтаал Мотлоо брэнд.
Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Дэлхийн амтыг Монголд Golden Gobi брэнд. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч газрын шимээр амьдралд амт нэмнэ. Бэрший чи ер нь бол дотроо будаатай одоо луу муун ч гэдэг юм юу ч хийж болно дотор нь ер нь бол одоо хүнсний те бүх бүтээгдэхүүнүүд бас хийж болно шүү дээ. Одоо надад байгаа материалтай тохируулахад энэ бол тэгтээ гоё. Энэ ер нь өхрөө яснаасаа мах шулахтаа бүр ингээд ясын цайтал шулгиж удаагүй мөгөөрсч байд юм а те хүний биед хэрэггүй маш олон зүйлүүд бас байж л учраас тэгэд махаа яаж баяжуулах вэ гэд бодож жагаад та нар маань нэг удаа нөгөө будаага хэрэглэх боломж олгосон. Тийм болохоор будаатайгаа ариужуулвал хамгийн түрүүнд яг юу юу илүүх мөгөөрийгээ ботсон чи бишгээсэн. Тэгээ бишээгээ ингээ хийчлээд энийгээ хөлдөөн хуушруудаа ч гэсэн хийчлээ. Өнөөдөр бол надад бол нүгдрийн бантан байгаа. Бантан байгаа учраас бантангаа би ер нь идэнэ гэж бодож байгаа. Тэгээд нэг хуушуур за нэг 2 бишгээ хатал оройн хоол бол гайхалтай сан болчихно доо. Өнөөдрийн хоолч өнгө зүс сайтай нүд баясгаж ходоо цэргэж байна шүү. Би нөгөө нэг одоо өдөр болгоно хоолоо хийж байхдаа та нартай хэлээд байгаа штэ. Дээдлийн ресторанасаа гуугаад нөгөө хөрөгчөнд нь одоо бүтээгдэхүүнүүдээ хөлдөөгöd хадгалаад байгаа гэд. За яг тэр ресторан дотор ороод ирсэн байж гэн. Би 8 давхар 9 давхар манай одоо энэ ресторан чи 10 давхартай дээ. Тэгээ дандаа гэртээ одоо буудалтаа ганцаараа ингээд хоол идэхэр бас жоохон гонигтай штэ. Тийм болохоор ингээ гоё ресторан энэ олон хүмүүсийн донд ингээд өөрийнх нь хийсэн хоолыг одоо энд идэхэр ороод ирсэн байж. Тэгээ өнөөдөр бас манай ресторан манай энэ дээдлийн ресторан олон хүнтэй бас байх шиг байна. Тэгээ гоё наа. Тэгээ яг ресторанасаа гоё хоол захиалаад идж байгаа юм шиг ингээд нэг гоё мэдрэмж төрсэн байна. Нөгөө хийсэн 4 бэршгээ тэгээ нэг хуушууртай тэгээд будаатай хуурга болгоцсон байгаа. Тэгээ эдрийгээ ингээд сайхан идэндээ. Газар шимийн дэчоо маань бүр үнэхээр гоё байгаа. Маш гоё амттай. Бүх юмд гоё өнгө нэмж байгаа. Тэгээд дээрэс нь би фамилийн будаа бол үнэхээр бүр супер юм шүү. Энийг бол нэрээ ямар ч рекламдах шаардлагагүйгээр би өөрөө яг амтлаад мэдрээд ингээд идээд одоо юу гэдэг амьдраа явж байгаа хүний хувьд бол өстой үнэхээр гоё бүтээгдэхүүн байд мэнэ. Манай газар шимээ тэрчээ бол үнэхээр гоё. Ер нь өрөөс тийм их майнууд маш олон зүйлийг өг нь бол надад өгсөн. Хэрэглээрээ даач нэвтрүүлгийн маань баг хамт олоо бүгдийг хэрэгжиж болохгүй ганцхан зүйлийг сонгоцсон байгаа. Гэтэ өдрийн даалгавруудаа сайн хийгээд байвал бас идэх боломжтой юм шиг. Ийм жижигхэн мини бишгээ хийсэн. Бүр үнэхээр гоё амттай юм аа. Ер нь би хуушур бишгийн дуртай. Мандан бооз ер нь л Монгол хоолнууд манайд сайхан ш. Нүэ. Бэлдээгээ дараад сонсч. За юуны өмнө хайрч явда. Энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд энэ тэмцээнд бол би чамайг дөрүүлнэ гэдэгт бол огтхон ч эргэлзэхгүй байна. Чиний авьяас чадал болоод одоо хичээнгүй хөдөлмөрч төвчээртэй зан чанарч чинь бол би дандаа үргэлж баярлдаг багш нь тэр зан чанараараа бол чи энэ тэмцээнд уралдаанд төрөлнэ гэж багш нь бол баталгаатай найдаж байна. Бид нар дипломын жүжиг Антон Павловичийн цахлаа жүжиг авч исэн. Тэгээд чиний нөгөө дүр бол хүсээгүй дүр чинь би чамд эхлээд өгсөн. Тэгээ чи өөрөө дурлсан дүр чинь болохоор Ирина Аркадинад дурлж исэн. Энэ дүрэн дээр ажиллах юмсан гэж надад аягүй хэлжсэн. Тэгээд тухайд би чамд өгөөгөө. Тэгтээ бол дотроос бодж л байсан л да. Хэрвээ үнэхээр хийгээд гараад ирвэл гаргана гэж. Тэгээд яг тэр Аркадинаг авсан охин маань бас тэр эхний дублер охин маань нөгөө одоо манай урнаа штэ. Тэгээд хоёрын шалтгаантай болоод тэгээд тоглож чадаагүй. Тэгээд тэрэн додгэрл бол айгүй баярлсан. Уг нь л ангийнх нь нэг хүүхд тоглож чадахгүй болгоод бас юмар тэгэхэд айгүй баярлсан. Энд дэр би юу гэж үтсэн гэр тэр үед бол надад бол инээдтэй санагдчихсан л да. Гэхдээ энэ юу харуулж ийм нөхөр нөгөө уран бүтээлч хүн бол өөрөө хийсэн ажил одоо уран бүтээлдээ ингэж хүсэл шуналтай байна гэдэг бол хамгийн зөв зүйл л дээ. Зөв хүсэл шуналтай байна гэдэг.
Тэгээ тэрийгээ чи бол харуулж чадсан. Тэгээ дипломын жүжигээ маш амжилттай хамгаалсан жинхэнэ академиа байж чадсан гэж багш нь бас одоо боддог, үнэлдэг. Ямар тийм гинти юм бэ те. Би бүр хоол руу өвч байгаа юм шиг хоол идэж чад. Юу гайхаад ингэ яасан чинь манай сургуулийн одоо нэг цэвэрлэгч эгч нар 4-р курсэд төгсөж явах надаас тэгж асууж ирсэн байхгүй юу. Ээж чи эзэрхэн гээд. Гайхаа юу ээж гэдсэн чинь танаа багшаа гэд. Тэгсэн чинь багш одоо ингэж байгаа гэсэн чинь чи тэгтээ Балармаа гişи охин нь тэгээд үүштэй гэж тэгсэн чинь тийм үү хоёр аягүй адилхан царайтай дээ ойр дотн явдаг болохоор чи охин гэж одоо түүсэн шүү дээ. Маа сургуулийн цэвэрлэгч эгчнэр хэлжсэн. Тэгээд миний ах шууд яг л миний ээж шиг анх кино урлын дээд сургуульд орж явахад тасаж авч ирсэн миний хайртай багш. Багш маань намайг нэг удаа загнахтаа хүртэл хэлжсэн. Чи одоо юунд ингэж ялархаад байгаа юм бэ? Яагаад байгаа? Яасан юм бэ? Би чиний ээжтэй чи ямар ч ялгаагүй. Би чиний ээж. Намайг ээжигээ гэж бод. Би тэгэл багштай загнуулж явахдаа багшаа би таныг ерөөдөд мундаг хүн болохоор юу лээ торгон дом болж тоснд хөлбөрүүлж та тэгэж явна гэд. Чи тэгнэс чи яасан гэж дараа намайг тэгэл загнаа. Одоо ч багштайгаа холбоотой байдаг. Багштай маш хайртай. Би бүр Балармаа гişи шавны усандаа өргөлж бахархаж явдаг шүү багшаа. Хаач ямар ч ажил хийгээд кинон дээр ч тэр жүжиг тоглосон ш. Тэр миний багшийн нэрийг сонсоод багшаар нь шавыг нь шууд дүгнэ гэдэг шиг надад итгэдэг. Би бүр ингээд сонин нэг уйлаад байдаг болсон шүү дээ. Багштай маш хайртай. Надад зориулаад ийм гоё нандин юмнууд ярьсан баярлалаа гэж багштай. Хайртай шүү миний агш ирүүлэх байж амжилт бүхнээр дүүрэн байх болтугай гэж хэлээ. Би өгн өөрийгөө амар хаттай гэж боддог. Ер нь их уйлдаг төрөл юм биш шүү дээ. Тэгээ хаттай хүн гэж ер нь байдгүй мэн зүгээр тэрийгэ нууж чаддаг хүн л гэж байдаг юм. Ямарчсан ганц чөлтэй шүү. Гоё багшаа үгийг сонссон чинь. Гэж одоо сургуулаа төгсөөд бас нэлээд олон жил болчлаа. 10 жил болчлаа шүү дээ. Тэгээд ер нь хүний сайхан сэтгэлийг мэдэрнэ гэдэг өөрөө амар гоё тийм сайхан зүйл. Тэгээ хүний нулимс чинь те чихээрээ сонсоод тархинд боловсруулаад зүрх рүү очиж буцаад ингээ очих хугацаа зарцуулдаг зүйл гэж байгаа хгүй. Тийм хурдан сэтгэл зэргийг хөдөлдөг. Ийм гоё хүнийг сонгож оруулаа надад гинтийн бэлэг барьж аваад маш их баярлаа. Хатуу үгний цаана халуун сэтгэл, шаардлагын цаана хайр оршиж байсныг цаг хугацааны ирэхээр илүү ихээр ухаарч зүрх сэтгэлдээ ээж минь хэмээн дуудах хүн байсан гэж дурсах нь баяр гуниг хоёрыг зэрэг мэдрүүлнэ. Багш хүн зөвхөн мэдлэг заадаггүй. Амьдралыг ойлгох нүд, хүн байх ухааныг суулгадаг гэдэг юутай үнэн. Энэ нийгмийн үнэт хөрөнгө болсон багш бүхэнд аз жаргалын дээдийг өрөөе. Та бүхний гавьяаг үгээр биш, амьдралын үр дүнгээр нь хэмждэг юм шүү. Баян үлгэд сайхан байна уу сайхан байна. Одоо ингээ унтаж амрыг да. Сайхан амраа. Өсөхгүй байна, цангахгүй байна. Харин гайгүй юм шүү. Юу нь бол нэг хүсэж цангаад ядраад байгаа юм алгал биш үү? Яг хажуугаар нь стаалгар молроо биелүүлээд би явж гин. Одоо ингээд унтаж амрыг да. Сайхан амраа. Отгоо үлгэрийн цаг эхэллээ. Өчигдөр бол нөгөө нэг Алтай сум руу яваад бид нар бол маш шөнө ирсэн. Тэгээ хүүхдүүд маань эртгүй унтчихдаг болохоор тэгээ дээрээс нь бид нар ядарсан байсан учраас нөгөө нэг бас нэг өдрийн үлгэрээ уншиж чадсангүй. Өнөөдөр
хайртай охин аз жаргалтай зориулаад ээж нь хөөхөн охтуудтай холбоотой үлгэр уншигээд өдөр бас сонгоцсон үлгэр юм. Тэгэд энүүгээрээ бас Монголынхаа хөөхөн үзэсгэлэнтэй ирдүүтэй гүнж нартаа зориулаад миний бие гоо үзэсгэлэн гэдэг сургамжит өгүүлэг уншихаар яг одоо та нарын өмнө сууж байна. За. Гоо үзэсгэлэн эрт урдийн цагт нарны хаан 3 охины хамт амьдран суудаг байжээ. Хааны ордныхын төдийгүй ард иргэд нь том болон бага охины гоо үзэсгэлэнг шагшин магтдаг байлаа. Харин дунд охин нь тийм ч үзэсгэлэнтэй биш химэн ярцгаадаг байлаа. Хэдийгээр дунд охин эгч дүү хоёр шигээ үзэсгэлэн төвлөрдөр биш ч гэсэн үнэхээр сайхан сэтгэлтэй ээлдэг даруу бусдад тустай нэгэн юмсанж. Нэгэн удаа сарны хаан өөрийн ханхүүгийн хамт нарны хааны ордонд зочлон ирээд ийхүү хэлжээ. За, та бит хоёрын хаант улс олон жилийн турш хөрш зэрэглдээ амьдралаа. Энэ удаа би өөрийн ханхүүдээ хатан сонгохоор танаа улсад ирлээ. Хэрвээ та зөвшөөрвөл үзэсгэлэнтэй охтуудаа миний хүүтэй танилцуулж болох уу? гэж асуулаа. Энийг сонссон нарны хаан баяртайгаар тэгэлгүй яах уу гэд зөвшөөрчээ. Ингээд сарны ханхүү өдөр бүр нарны хааны гүнж тус бүртээ цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалахаар боллоо. Нарны хаан том, баг 2 охиноо гоо үзэсгэлэнд нь бардан эхний өдөр том охиноо, 2 дахь өдөр нь бага охиноо ханхүүтэй танилцуулж хамтдаа цагийг өнгөрүүлэх боломжийг олгожээ. Гэвч ханхүүгийн сэтгэл зүрхийг тэдний үзэсгэлэнтэй царай татаж чадсангүй. Яагаад юм бол? Ингээд 3 дахь өдөр дунд охинтой уулзаж цэцэрлэгт хүрээлэнгээр зугааллаа. Дунд охин нь үзэсгэлэн төвлөрдөр царайтай биш ч гэсэн тэрний даруй байдал, ухаалаг яриа, зөв зам байдал сарны ханхүүгийн сэтгэлийг соронзон мэт татжээ. Ийхүү ханхүү нарны хааны дунд охиныг өөрийн хатан болгохоор хүсэлт тавилаа. Нарны хаан үзэсгэлэн төвлөрдөр охтыг нь биш харин урт онигор нүдтэй тийм ч хөөрхөн биш охиныг сонгосны гайхан яагаад ийм сонголт хийснийг нь асуухад ханхүү ингэж хариулжээ. Гоо үзэсгэлэн харцыг булаадаг бол зөв зам байдал зүрх сэтгэлийг татдаг. Таны том бага охид үнэхээр харц булаам үзэсгэлэн төгөлдөр хідээч дунд охины тань зүрх сэтгэл үнэхээр үзэсгэлэн төгөлдөр юм а. Биеийн гоо сайхан төр зурих харин сайхан сэтгэл үрд мөнхийн байдаг шүү дээ. Би хамгийн үзэсгэлэнтэй сайхныг нь бус амьдралыг минь үзэсгэлэнтэй болгож чадах тэр нэгнийг би сонголоо гэж хэллээ. Энийг сонссон нарны хаан маш ихээр баярлаж тэдний хурмыг өөрийн хаант улсдаа нэжгэр сайхан тэмдэглэж өгчээ. Ингээд сарны ханхүү нарны гүнжтэй аз жаргалтай сайхан амьдарч одод химээх олон хөөрхөн хүүхдүүдтэй болж амар сайхандаа жаргажээ. За, энэ үлгэрийн сургамж нь үзэсгэлэнтэй байна гэдэг хөөрхөн царайтай байхыг хэлдэггүй шүү. Харин үзэсгэлэнтэй бодол, үзэсгэлэнтэй зүрх сэтгэл, үзэсгэлэнтэй эерэг хандлагатай байхыг жинхэнэ гоо үзэсгэлэн гэж тодорхойлдгийг одоо тодоос тод энэ ном дээр тусган харуулсан байна. Ер нь бүх хүмүүст хамгийн хөөрхөн нь хамгийн нандин хамгийн гоо үзэсгэлэнтэй байдаг шүү. Тэгэхээр хөөрхөн охтууд маань өөрхөн гоо үзэсгэлэнд хизээч бити эргэлзээрээ та нар үргэлж хамгийн хөөрхөн нь байдаг шүү. Хайртай шүү. Ингээ хөөрхөн охиндоо хайртай шүү гэж хэлмээрэн бүх хөөрхөн үзэсгэлэнтэй гүнж нар маань өнөөдөр сайхан амраарай. Тавтай норсоорой. Баяртай. Амьдралын ээдрээ, аз жаргал, ухаарал бүхнийг хамтдаа хуваалцсандаа баяртай байна. Цаг хугацаа урсан өнгөрч, маргааш шинэ боломж, шинэ гараа биднийг хүлээнэ.
Эрхэм үзэгч та бүхэнд амар амгалан аз жаргал дүүрэн өдрүүдийг хүсье. Өнөөдрийн нэвтрүүлэг ийхүү төгсөж байна. Яг энийг зүгээр би байнга ингэ цүнхэлж явдаг нь. Аа чи одоо гэрээсээ сайн гарахтаа авсан уу? Тий, ер нь сайн явахгүй. Цэвэрхэн юмс. Аха. 15 уу? Хүш ихчээ. Та энэ жижиг сүүлнээсээ ингэж жоохон огтолж өгч болох уу 1000 төгрөгөнд 900 төгрөгөнд тааруулаад Ер нь өхрийн зүрх авсан нэг хоёр төмс маань ер нь одоо ингэ дуусаад мөнгө маань дундраад байдгүй.